Эртний түүх богд дүнжин гарав хатан тулынхаа хормойд өрхөө татаж үүдээ нээсэн эрдмийн гүр элит сургууль өвөг дээдсийн ариун суртал зан заншил соёл уламжлалыг хүүхэд багцуулалтаа өвлүүлж шинэ цагийн монгол хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх зорилготой. Анх үед энэ сургуулийг бид нар байгуулахдаа би нэг сонио харж байсан. Сонин дээр одоо Парисын нэг жижиг хотод одоо гадаад хүмүүс монгол гэр ашиглаад баг сургууль байгуулсан гэж харж байсан. Тэгэхээр одоо бид нар ч монгол хүмүүс гэж ер нь яг монголчууд яг монгол гэрт хичээлж байгаа сургууль ерөөсөй байхгүй байгаад байсан. Гадаад хүмүүс одоо манай монгол гэрээр ийм гоё юм ийгээд тахт бид нар яагаад хийж болохгүй гээд ингээл ерөөсөй энэ рүү санцуу шамдал орсон юм. Сургуулийн маань үнэт зүйл бол ер нь одоо монгол хүн байх, монгол хүнээрээ бахархах. За тэгээд монгол хүний үнэт зүйл бол эх орон юм аа гэдгийг сургуулаараа дамжуулж одоо бид чинь улс орныхоо иргэдийг бэлдэж байгаа. Тэгэхээр тэдэндээ энийг одоо ойлгуулж үлдээх ийм зорилготой. Улс орон болгон бол өөрийн гэсэн одоо үндэсний бэлтгэх сургуулиуд байдаг. Одоо жишээ нь Хятад улсад тэгэхэд УЦА гэдэг сургууль байдаг. За Англид бол одоо Eton гэдэг коллеж байдаг. Яг л тэр бол англи хүнийг англи язгууртан, англи улс төрч, англи ерхий сайдуудыг бэлддэг сургуультай. Тэгэхээр Монголд бол бас нэг иймэрхүү орон зай бай дутагдаад байгаа мó гэж бид бол харсан. Тэгээ бидний одоо сургууль маань гол зорж байгаа зүйл нь яг монгол ах угаа мэддэг, монгол хүн бэлтгэх гэдэг зорилготой юм л да. Тэгэхээр бид нар яагаад монгол сургууль гэж хүмүүс одоо ярихгүй байна. Ялгарлаа хүчтэй болгоё гэдэг санаагаа одоо энэ монгол гэрт хичээллээ гэдэг байдлаар шийдсэн л дээ. Бидний одоо энэ түүх соёл гэдэг бол монгол гэртэй бол салшгүй холбоотой. Монгол гэр байх уу одоо монгол хүн төсөөлөх арга байхгүй. Нэгээс 5 дугаар анги буюу бага ангитай хүүхдүүд нь бол монгол гэрт хичээлнэ. Тэгээ яг энэ өөрөөсөө яг монгол хүн болоход энэ монгол гэр гэдэг бол маш их нөлөөтэй юм л да. Тэгээ яг энэ монгол ухаан, монгол юу өв соёл гэдэг юм энэ монгол гэрт бид нэр сургаж хүүхдүүдэд ингэж өвлүүлээд тэгээ авах юм бол хүүхд маань одоо энэ хизээж энийг нас нар шиг мартахгүй би одоо хаашаач явсан те эргээд би монгол их оронтой шүү гэдэг юм л одоо мэдээллийг хүүхдэд одоо суулгаж өгөх байдлаар явж байгаа юм л да. Хүүхдэд өгөх 3 эрдэм үзэл баримтлалтай амьдрах ухааныг Монголын түүх, соёл, уламжлалт мэдлэг арга ухаанаар шинжлэх ухааныг шинжлэх ухааны түүхээр дэлхийн хаанч үнэлэгдэх мэдлэг ур чадварыг дэлхийн түүх, хэл соёлоор дамжуулан сурган чиглүүлэн хэмээн үндэсний суурь сэтгэлгээ уламжлалаа үндэс суурь болгожээ. Сургууль маань болохоор ийм алаг мэлхий хэлбэртэй гэр ингээд бас сургуулаа байгуулсан. Нэг талаараа бид нар энэ хэл соёл гэдэг хийсвэр зүйлийг бийжүүлж байгаа. Манай сургуулийн бодлогын баримт бичиг маань болохоор 1-ээс 12 дугаар ангийнхандаа зориулсан ийм одоо өв соёлын хөтөлбөр гэж хөтөлбөртэй. Яг тэр бага насныхан тэр дурсамжинд нь би монгол гэрт хичээлж исэн гэдэг дурсамжийг л үлдээх. Ийм л энгийн зорилготой. Ер нь ахлах ангийнхандаа бид монгол гэрийг барих одоо технологиг бүр ингээд ордог. Тэгээ дунд ахлахын маань ингээ хамтраад тэгээд гэрээ бариад сурдаг байгаа. Хамт ингээд хийхээр хүүхдүүд их дуртай. Одоо ерөөсөө нэг гэр барьж үзээгүй хүүхдүүд чинь бол ингээд хийгээд ирэхээр сонирхолтой. Яг нэг илүүлээ тоглоом шиг юм байна. Одоо хүүхдүүд нэг лего тоглоом тоглодог шүү дээ. Легогоор ингээд гоё юм хийгээд идэг. Тэгэхээр монгол гэр чинь бас ер нь лего тоглоомтой адилхан юм биш үү гэж хүүхд болгонд бас янз бүрийн сэтгэлтэй байдаг л да. Тэр нь бол их сайхан байдаг. Монгол уламжлалд хүүхдийг үгээр бус үлгэрлэн сурган хэмээн өгүүлдэг. Өрөөдийн хэл бол багж юм. Өөрийн хэл бол амь юм. Төрлөх, хэл, соёл, түгээмэл зан дадлаа мэдж эзэмших үндэсний үзэл, үндэсний сэтгэлгээ суух суурь юм аа. Сургалтын хөтөлбөртөө бид болохоор манай сургуулийн сурагчид бол тэр морин хуураа заавал одоо тоглож сурах зорилготой сургалтын хөтөлбөртэй. Тэгээ манай сургуулийн 5-аас 8 дугаар анги хүртэл явал морин хуурын хичээл маань заавал хичээл гэж явж байгаа.
Бид нар нэг зүйлээр их бахархдаг. Тэр нь авдар гэдэг үгийг аварч үлдээж байгаа гэдгээр их бахархдаг. Яаж аварч үлдээж байгаа вэ гэхээр одоо сурагчдынхаа хичээлийн хэрэгслээ хийдэг савыг нь одоо нэг өсөндөө шүүгээ шургуулга байдаг бол тэрийг бид нар авдар шиг ийм байдлаар шийдээд тэгээд тэндээ хүүхдүүд маань авдартаа ингээд хичээлийн хэрэгсэл ном дэвтрээ үлдээгээд явдаг. Тэгээд авдар гэдэг үгийг сургууль дээр бид нар идэвхтэй хэрэгэлдэг гэсэн үг. Одоо авдартаа дэвтэр намаа үлдээснөө чиний авдар энэ байна гэд ингээд ярьдаг. Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судлаачид бол манай энэ үйл ажиллагааг маш одоо сайхан дэмжиж хүлээж аваад ингээд одоо бид нар Монгол Улсын шинжлэх ухааны академи бас төвшид сургууль гэж явж байгаа. За яг ер нь бол ингээд айлч улс орон үндэстэн бол өөрийн сонсогтой байдаг л та. Одоо Америк хүнгэд нэг тиймэрхүү байдаг ч юм уу те, Япон хүнгэд ийм байдаг гэд. Тэгэхээр яг бид нар одоо Монгол хүн ер нь яг ямар авах хэрэгтэй юм бэ гэдэг л хамгийн чухал байгаа юм л да. Тэгэхээр Монгол хүн бол ерөөсөө яг түүхээ мэддэг, өв соёлоо маш сайн мэддэг. Тэгээ гадаад яваад тэр гадаадын юм сурсан ч гэсэн заавал эргээд босч ороод их орондоо хөрөнгө оруулъя, их орноо хөгжүүлэе гэсэн ийм сэтгэлгээтэй хүн бэлтгэнд одоо хамгийн чухал байгаа даа. Эрдэм мэдлэгтэй их дэлхийг хайрлаж хамгаалдаг, арга ухааныг бэлэг ухаантай хослуулан эзэмшсэн эрдэнэт хүнийг бүтээх нь тэдний туйлын хүсэл мөн зорилго ажээ.